За сайн байцгаана уу? За өнөөдөр нуусны мэдээгүүжүүлэг, эпидурал, каудал мэдээгүүжлэгийн талаар ярилцсан. За ерөнхий ойлголтын хувьд авч үзвэл нуусны мэдээгүүжүүлэг гэдэг бол бага тунгаар single injection буюу нэг удаагийн хатгалтаар арцгийн үндийн эрхтний хэмцэлүүд, доод мөчний хэмцэлүүд кесар авалгааны үед төлхөө хэрэглэгддэг. За эпидурал буюу эпидуралд харьцангуй их хэмийн тунгаар хөвдөл намдаах болон мэдээгүүжүүлэх байдлаар хэрэглэх боломжтой. Каудал мэдээгүүжлэгийг бол харьцангуй хүүхдийн практик төлхөө хэрэглэгддэг. За анатомийн хувьд бол нугалмын ясны бүтцэл гурван түвшинд бол ялгаатай. Арын сэртэн, их биеийн хувьд бол хоорондоо нэлээд ялгаатай байдаг. За цервикал түвшиндээ илүү тэгшгэн арын спинус буюу арын сэртэн бол тэгшгэн байдаг бол троцик түвшиндээ илүү доошо чиглэлтэй байдаг. За харин ломбар түвшинд бол илүү их биеийн хувьд том байдгаар ялгаатай байдаг. За гэтэл бид нар анатомийн хувьд илүү сайн мэдчих бол мэдчих нь өөрөө хатгалтын техникт аягүй чухал ач холбогдолтой. Гэтэл зарим тохиолдолд цэжний түвшний морилттэй, кипозтэй, ломбар түвшинд лордозисийн морилттэй ийм хүмүүс практикт их тохиолдно. Тэгэхээр анатомийн хувьд бол маш сайн мэдчих хэрэгтэй юм байна. За ясны бүтцийн хувьд гэвэл арын сэртэн буюу spinous process, хажуугийн сэртэн энэ хоорондын хэсгийг ламина, их бие гэсэн хэсгүүдээс бүрддэг. За хэрвээ бид нар яг техникийн хувьд хатгалтын хувьд ямар холбоосуудыг даван гардаг вэ гэвэл спинусын арын холбоос буюу supraspinous ligament, спинус хоорондын холбоос буюу interspinous ligament, хамгийн уртталтаа ligamento flavum буюу хамгийн зузаан шар холбоос байгаа. За энэхүү шар холбоос нь цэжний түвшинд, хүзүүний түвшинд, ломбар түвшинд бол миллиметрийн хувьд ялгаатай байдаг. За framing буюу нугалмын яг дотор агуулгадж байгаа бүтцэл ерөнхийдөө нугас маань буюу spinal cord. Spinal cord-ийн гадна талаар үндсэн 3 давхрагтай pia mater, arachnoid mater, dura mater гэдэг. За pia mater болон arachnoid mater-ийн хоорондох зайг бол subarachnoid зай. Арахноидоос дура хоёрын хоорондох зайг субдурал зай. Шар холбоос болон дура матер хоорондох зайг бол эпидурал зай гэж нэрлэнэ. За энд бол Найсероос авсан хамгийн бодит байдлаар бид нар харах төсөөлөх боломжтой зургийг харуулж байна. За хамгийн зузаан хэсэг нь болохоор арын сэртэнгээс явхад бол ligamento flavum буюу шар холбоос. Эпидуралийн хэсэг бол нэлийн өөхөн дагуулсан, дээрэс нь венес утас ихтэй бүтц байдаг ба түүний урт хэсэгт бол дура матер харагдаж байна. За энэхүү 3 давхраг маань бол яг нэг 3 давхар бүтэц гэхээсээ илүүтэйгээр хоорны бүтцийн хувь нэлээд ялгаатай байдаг. За pia mater-ийн хувьд гэх юм бол нэлийн шууд нуусны гадна хэсгээр байрладаг ба харин arachnoid mater-ийн хувьд бол нэлийн юм хоорондоо холбоос байдлаар юм гүүр байдлаар байдаг гэсэн үг. За энэ хоёрын хооронд зай бол subarachnoid зай ба энэ хооронд бол нуусыг хамгаалах зорилттой тарих нусны шингэн байдаг. Харин хамгийн гадна талаар дура матер байна. За энэ дэр мөн харагдаж байна. Бид нар араас техникийн хувьд нуусны мэдээгүүжүүлэх хийж байгаа тохиолдолд хамгийн арал хэсэгт бол арьсанд орох үед supraspinous ligament, interspinous, шар холбоос, epidural зай, дура матергийн хатгалт хийгддэг байна. За нуусны хувьд бол насан туршидад ээлнийгийн түвшинд бол конус medullaris гэж төгсөж байгаа. Түүнээс үргэлжлээд бол адуун сүүл байдлаар үргэлжилнэ. Харин хүүхдэд бол ээл 3 дээр төгсдөг. Энэ нь нугалмын өсөлт болон төвмөдрлийн тогтцооны байдлаас бол ялгаатай байдаг. За эпидурал зай гэдэг бол өөрөө эпидурал мэдээгүүжүүлэг бол өвдөл намдаалт хийхэд ач холбогдолтой зай байгаа. Энд эпидурал тодорхой зайд бид нар гуурс байрлуулад өвдөлт намдаах болон мэдээгүүжүүлэх байдлаар ашиглаж болно. За эпидурал зай нь яг cervical болон троцик болон ломбар түвшиндээ нэлийн хоорондоо ялгаатай байдаг ба ломбар түвшиндээ хамгийн өргөн хэсэг буюу 3-6 мм байдаг зай байгаа. За эпидурал зай бол өөрөө дотроо маш олон бүтцийг агуулж идэг. За энд бол өөхөн эд бол хамгийн их хувийг эзэлдэг ба цусан хангамж сайтай хэсэг учраас энэ хэсэгт бол гуурс юм уу эсвэл эмийн бодис судсанд орох магадлал хамгийн өндөр байх боломжтой. За нуусны цусан хангамжийн хувьд гэх юм бол мэдээж аортаас гарч байгаа артери салаалт
бол урт улаан араар салгаалт хийж байгаа. Тэгтээ мэдээгүй зүйлгийн хувьд бол хамгийн одоо ач холбогдолтой мэдэх ёстой артер нь бол Адам Кивичи артер байгаа. Энэ артер бол бүтэн царилгаж одоо анстомаз үүсгэдэг юм байна. Зөвхөн Т7-оос L4-ийн хооронд зүүн талдаа анстомаз үүсгэж усан хангамжийн үүргийг гүйцэтгэдэг байна. Тэгэхээр L4-өөс дээш хатгалт хийх нь бол нэлийн эрсдэлтэй буюу энэ артерт бол эмийн бодис орох хатгагдах эрсдлүүд бол нэмэгдэнэ гэсэн санаа. За вений хувьд гэх юм бол одоо spinal anterior posterior longitudinalis гэдэг нийтдээ 6 авдаг. За эпидурал зайны хувьд бол одоо венер нэлийн одоо вений цус хангамж бол ихтэй. Гэхдээ ер нь бол эпидурал зайн L5-аас S1 дискийн зайд бол posterior epidural зайд бол ямар нэгэн вен байхгүй гэж бичигдсэн байна. За тархи нусны шингэн буюу субарахноид зайд байгаа тархи нусны шингэн бол тодорхой одоо хороид плексусаас ойролцоогоор 67%-аар үүсээд латерал 3/4-р ховдолд дамжиж бол тархдаг. За тэгээд эргэн шимэгдэлтэй бол арахноид granulationтэй эргэн шимэгдээд үндсэн 3 синус хуваагдаж эргэн шимэгддэг superior, inferior, transversus гэдэг. За тархи нусны шингэн бол ойролцоогоор насанд хүрсэн хүнд бол ойролцоогоор 150 мл орчим хэмжээтэй байдаг ба өдрийн одоо бүтэн 3-аас 4 удаа эргэлдэхтэй ойролцоогоор 500 мл эргэлддэг гэж үздэг юм байна. За ойролцоогоор 99% нь бол ус бүццтэй. За тархи нусны шингэн дотроо бол 15 см усны баг нь даралттай байдаг ба бид нар бол яг одоо биеийн ихтэй хүмүүст тархи нусны шингэн баг байх боломж байгаа. Их нэлийн одоо жингээс хамааралтай байх тохиолдлууд их байна гэсэн судалгаанууд бас байдаг юм байна. За тархи нусны шингэн бол ерөнхийдөө одоо тархи нусыг хамгаалах үүрэг үүсгэж байгаа шингэн. За энэхүү шингэнд бид нэр эмийн бодис тарьснараа одоо мэдээгүй зүйлийг хийгддэг гэсэн санаа. За төв мэдрэлийн тархи нусны шингэн бол үндсэн хувийн жин нь 100,000-ны 59 г/л байдаг. Энэхүү одоо хувийн жингээс ижил эмийн бодис бол хижил одоо жинтэй байх юм бол изобарик, арай хүнд байх юм бол гипербарик, арай хөнгөн байх юм бол гипобарик гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ дээр зурганд харагдаж байгаачлан эмийн бодисыг бид нэр L3, L4-өөр хатгалт хийгээд хийхэд тухайн хэсэг газар тархалт явагдана изобарик эмийн бодисыг хийхэд. Яагаад тэгэхээр энд бол хувийн жинтэй нийжлэхэн учраас тэр хэсэгт тархалт явагдана гэсэн үг. Гэтэл гипербарик уус нь болохоор илүү хүнд учраас градиентайгаа дагав аль доошоо одоо тархалт явагдах эрсдэлтэй. Тэгэхээр гипербарик уус нь хийсэн тохиолдолд бид нэр орны одоо тохируулга хийхдээ өвчнийг байрлуулах гэдэг дээр ач холбогдол өгөх шаардлагатай болно. За эмийн бодис хэрхэн одоо үйлдэл үзүүлдэг вэ? За энэ нь бол эсгийн мэдээлжүүлэх эмийн бодисыг бид нэр нусны мэдээлжүүлэхдээ хэрэглэхэд тухайн мэдрэлийн ширхэг ямар мэдрэлийн ширхэг байгаа вэ гэдэг нь маш чухал байдаг. За мэдрэлийн ширхэг бол дотроо A, B, C гэдэг 3 ангиллагддаг. За A болон B нь бол миелийн цэцэн бүрхүүлтэй. A нь болохоор дотроо альфа, бета, гамма, дельта гэсэн үндсэн сабтайптай. Тэгээд эдгээр нь бол тухайн одоо ямар үүрэгтэй гэдгээс хамаарат ялгаатай байдаг. За миелийн бүрхүүлтэй нь бол нэлийн одоо мэдээлэл бол айгүй хурдан дамжина гэсэн санаа. Ранвигийн баримаар дамжаад нэлийн хурдан дамждаг. Дээрээс нь одоо хөдөлгөөний мэдрэрлүүдийг бол хариуцж идэг. C буюу биднэрт одоо миелийн бүрхүүлгүй нь болохоор харьцангуй өвдөлт болон температур хүрэлцгийн мэдрэгийг бол хариуцж идэг. Тэгэхээр өвдөлт намдаах юм уу эсвэл мэдээгүй зүйлийг хийхдээ энэхүү дараалалаар буюу тухайн миелингүү бүрхүүлээс эхлээд миелингүү бүрхүүлтэй мэдрэлийн ширхээс эхлээд миелинтэй бүрхүүл хүртлээ тархалтын хувьд ялгаатай буюу C-ээс B, A гэж тархалах тохиолдлууд одоо физиологийн хувьд бол байдаг бахна. Эргэн сэргэхдээ буцаад одоо мотор нервээс эхлээд буцаад пинг брейк болоод эцэстээ хүйтний мэдрэл найрлах замаар буюу дарааллын хувьд бол одоо хэсгийн мэдээлжүүлэх эмийн бодисын нусны тархи нусны шингэнд хийгээд эхлээд хүйтний мэдрэлгүй найрлаа, дараа нь хүрэлцгүй найрлаа, дараа нь одоо хөдөлгөөний мэдрэхгүй нь бол дарангуулгадна. Буцаад recovery хийхдээ бол илүү дараалалтай байдаг байна. За тэгвэл эмийн бодис нусны мэдээлжүүлэлт болон эпидурал мэдээлжүүлэлтийг хийхэд эмийн бодис
хэрхэн одоо зуршилсан систем нөлөөлдөг вэ гэвэл хамгийн түрүүнд бодох ёстой зүйл нь бол цахим мэдрэл эмийн бацыг хийхэд судасны одоо vasodilation болсонтой холбоотойгоор венус болон артерийн vasodilation болсонтой холбоотойгоор цахим судасны эсэргүүцэл бол буурна. Тэгсэнтэй холбоотойгоор агшилтын эзэлгүн буюу stroke volume буураад энэтэй холбоотойгоор дасан зохицох механизмаар буюу зүрхний цохилтын тоо ихсдэгэ. За гэхдээ одоо ямар хатгалт хийгээд энэхүү зураг дээр харагдаж байгаа шүү дээ. Хэрвээ эмийн бацыг бид нэр L3-4-ээр эмийн бацыг хийгээд T1-ээс T4-ийн хооронд эмийн бац ингээ хүрсэн тохиолдолд энд жишээлбэл одоо цахим судас тэлээд эргэн одоо цусны эзэлгүн бол хуваарлагдаж эхэлдэг. Ингээд эргэн хуваарлахад болохоор эргээд ventricular буюу ховдолд ирж байгаа цусны хэмжээ багасаад end systolic volume багасантай холбоотойгоор одоо рефлексээрээ vagus nerve идэвхжээд брати болдог гэсэн үг. Тэгэхээр ер нь бол мэдэр одоо мдэггүй зүйлгийн төвшин T1-ээс T4-ийн төвшөнд өрэхэд зүрхний цохилтын тоо буурнаа. Энэ нь энэхүү vagus идэвхсэнтэй холбоотой буюу энэ T1-ээс T4 бол өөрөө зүрхийн мэдрэгжүүлж байгаа мэдрэлийн ширхүү байгаа учраас энэтэй холбоотойгоор тарангуулах боломжтой. За энийг basal jarix reflex буюу энэ нь өөрөө триад бүтц байгаа. Vasodilation, hypotension, зүрхний цохилтын тоо буурах, бради болох эзэн 3 одоо энэ байдлаар илэрдэг рефлексийг basal jarix reflex гэж нэрлэнэ. За энэхүү зураг дээр харуулахдаа болохоор бид нэр stroke volume буюу агшилтын эзэлгүн өөрөө end diastolic volume-аас end systolic volume хасантай тэнцүү байдаг. Гэтэл зүрхэнд ирж байгаа тэр end systolic volume буурчаараа тодорхой хэмжээгээр одоо vagus идэвхжих нөхцөл болж өгдөг. За гэтэл номнэр бичснээр бол яг хөө бид нэр аль болох одоо даралтыг болохгүй зүрхний төрөлхийг хэвийн байлгахыг зорино. За одоо нусны мэдээгжүүлэг хийсэн тохиолдолд бол цахим судасны эсэргүүцэл ойролцоогоор 15-аас 18%-аар бол буурдаг байх нь. Гэтэл одоо ихэнх практикт ойролцоогоор 250-аас 2 литр уусамлыг нусны мэдээгжүүлэг хийхээс өмнө прелаудын хэсэг замаар хийх нь өөрөө одоо урьдчилан сэргийл болж чадахгүй гэдэг судалгаан дээр бол мэдээж одоо даралт буурахаас бол яг сэргийлж бол хангалттай шууд чадахгүй. Гэхдээ энэ төр хугацаанд прелаудын хэсэг замаар даралтыг бууруулах боломжтой ч яг энэ нь урьдчилан сэргийлэх арга юм гэж үзэхгүй гэж бичигдсэн байна. За амьсгалын тал дээр болвол энд одоо ялангуяа амьсгалын тал дээр бол хамгийн чухал анхаарах ёстой зүйл нь бол жирэмсэн эмэгтэйчүүд, дээрэс нь хөвлийн одоо тархалтай ийм хүмүүст бол амьсгал гаргалтын нөөц эзэлгүн буурсан байх эрсдэл маш өндөр байдаг. За харин одоо жирэмсэн эмэгтэйчүүд ялангуяа ойролцоогоор 3-6% нь хүчлэн гаргах амьсгалын нийт эзэлгүүний 3-6%-аар ингээ буурсан байдаг. Тэгэхээр энд болохоор нэлээд дээшээ одоо өртөж шахагдсантай холбоотойгоор үлдэгдэл эзэлгүүний хэмжээ буурсантай холбоотойгоор амьсгалын одоо viral capacity буурах нөхцлүүд бол бүрддэг. За өртсөний хувьд бол нийт одоо амьсгалын үеийн 75% орчим өртцөлтэй учраас өртсийг шахах дээшээ ойролцоогоор 10-аас 10 мм-ээр ингээ шахдаг учраас нэлийн одоо өөрчлөлтүүдийг өгөх боломжтой. Ялангуяа тарган дээрээс нь жирэмсэн хүмүүстэй. За төмөндөрлийн системд бол бидний хамгийн чухал мэдж авах ёстой зүйл нь юу вэ гэхээр cerebral outer regulation гэж байгаа. За энэ бид нэр cerebral outer regulation яадаг вэ гэхээр бид нэр нусны мэдээгжүүлэг хийсэн тохиолдолд mean arterial blood pressure-ыг маш сайн барьж авах ёстой буюу 65-аас дээш барьж авах ёстой. Энэ нь өөрөө эрхтнүүдийн outer regulation-ыг барихад чухал ач холбогдолтой, бүрэн үйл ажиллагаа бусад одоо цус хангамжуудыг хангахад ач холбогдолтой байдаг. Гэтэл одоо нусны мэдээгжүүлэг хийсэнтэй холбоотойгоор дундаж даралт бол дунджаар 26%-аар буурдаг юм байна.
Тэгэхээр эдгээр одоо ауторегуляцид алдагдах нөхцөлийг бол бүрдүүлэх боломжтой буюу бид нар богино хугацаанд иргэн одоо арга хэмжээгээ авах нь аюул чухал ач холбогдолтой гэдэг юм байна. За ауторегуляц гэдэг нь бид нар дундаж даралтаа 50-аас 150 хооронд барихад ауторегуляц буюу зохицуулах нь өөрөө цуцыг тэлэх болон цуцыг агшаах замаар доктортой цусан хангамжийг барьж идэг гэсэн санаа. За харин хоол боловсруулах зам дээр бол одоо усны мэдээг үзүүлэх хийсэн тохиолдолд Т6-аас L1-ийн хооронд одоо гөрүүлзэх хөдөлгөөн ихсэнтэй холбоотойгоор дотор муухай арих шинж тэмдгүүд бол илэрч болно. Ойролцоогоор одоо гөрүүлзэх хөдөлгөөн ихсээд 20%-аар бол одоо тухайн хүний дотор муухай арих шинж тэмдэг өгөх магадлалыг 20%-аар ихсэгдэг юм байна. За тэгээд бид нар хэрвээ хай одоо блок болчих юм бол буюу Т4-өөс дээшээ болчих юм бол биднэрт атрофин үр дүнтэй. За vasodilation болсонтой холбоотойгоор хэвлэлийн хөндийн эргэтнүүдийн цусан хангамж сайжруулах боломжтой. Одоо ойролцоогоор 5-аас 10%-аар бол ихсдэг гэсэн одоо ихсдэг бахны. За харин бөөрийн хувьд гэх юм бол urinary irritation үүсэх боломжтой. За тийм учраас ер нь усны мэдээгжүүлэг, витрал мэдээгжүүлэх дээр бол заавал катетер тавих шаардлагатай байдаг. За энэ дээр болохоор одоо ургал мэдрэлийн тогтолцоо тэгээд соматик мэдрэлийн тогтолцоог харуулж байна. За соматик бол мэдээж одоо хөндлөн судал болчин. Ургал мэдрэлийн тогтолцоон дээр бол парасимпатик, симпатик гэдэг ангилагдаж байна. Ингэхдээ зангилаа нэмэх болон дараах гэсэн зангилаануудтай энийг яагаад харуулж байгаа вэ гэхээр давсагны одоо мэдрэлийн зохицуулга нь яаж явагддаг вэ те. Тэгэхээр парасимпатикаар бол бид нэр pelvic nerve ингээд мэдрэлжүүлдэг. За гэтэл одоо гипогастрик нервээр симпатикаар бид нэр энэ одоо ургал мэдрэлийн тогтолцоогоор одоо M3 рецептор, бета 3 рецептор, альфа 3 гэсэн энэхүү рецепторыг бол мэдрэлжүүлдэг. Пудендал нервийг болохоор зэрэг соматик мэдрэлжүүлж идэг. За гэтэл одоо нусны мэдээгүүжүүлэг хийсэн тохиолдолд бид нэр үндсэн одоо парасимпатик инпут, за соматик инпутыг блоклчдаг гэсэн санаа. Тэгэхээр яадаг вэ? Одоо эмнэлзүүд ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр давсаг дүүрсэн тэр мэдрэмж буюу энэ булчингийн одоо мэдрэлжүүлэлт. За дээрэс нь external uretral sphincter-ийн мэдрэлжүүлэлт алдагдал одоо дарангуйлагддаг. Тэгээ энэтэй холбоотойгоор одоо шээх мэдрэмж, шээх давсаг дүүрэх мэдрэмж төрөхгүй. Тэгэхээр urinary retention үүснэ гэсэн үг. Тэгэхээр бид нэр заавал катетер тавих шаардлага бол гардаг. За спинал мэдээгүүжүүлэхийн заалт гэж байгаа. За ямар одоо хагалгааны үед бид нэр нуусны мэдээгүүжүүлэхийг ямар түвшинд хүргэх вэ гэдэг нь бол харагдаж байна. За гэмрээ хагалгааны үед S2-оос S5-ын түвшинд одоо saddle block хийх юм уу? За L2-оос L3-ын түвшинд одоо хөлний мэсцлүүд хийгдэж байгаа тохиолдолд цавны одоо хаалгаанууд гэмтлийн хаалгаануудын хувьд бол бид нэр T10 хүргэх, турбийн хаалгаануудын хувьд T10 хүргэх гэх мэтчлэн одоо ялгаатай байдаг. За хамгийн их одоо тохиолдол нь бол T-зэр хаалгааны үед, за хэвлийн хаалгааны үед бол T4 хүргэх хэрэгтэй болтгоо. За энэ заалтууд нь харагдаж байна. За тэгвэл биднэрт одоо шууд одоо яг хэд хүргэнэ гэж хэлэхгүйгээр бидний зорилттой байдал нь бол энэ байгаа. За энэхүү эми одоо нуусны мэдээгүүжүүлэхийг хангалттай одоо болгох, за хангалттай түвшинд хүргэхэд дараах хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн түрүүнд drug factors буюу эми нөлөө, дараа нь эмчлүүлэгчийн нөлөө, процедурын нөлөө гэж 3 хүчин зүйлээс хамаарат хангалттай блок хийж чадах уугүй гэдэг нь хамааралтай байдаг. За эми нөлөөн дээр бол аюул чухал зүйл бол мэдээж одоо барисити буюу гипербарикус мөлөн үү, изопарикус мөлөн үү. За тэгээд мэдээж тун. За тунгаас гадна одоо less important дээр бол volume буюу эзлэгүн хамаарч байна. Гэхдээ бас эзлэгүн бол нэлийн ач холбогдолтой одоо практикт бол байдаг. За эмчлүүлэгчдэр бол одоо тухайн хүн энжингийн үед ямар байна вэ? Насны үед ямар байна вэ? Жирэмсэн байна уу гэдэг нь маш ач холбогдолтой байдаг. За өндрийн заавал одоо асууж авах хэрэгтэй. За процедурын хувьд бол тухайн хүнийг яаж байрлуулсан, яаж хатгалт хийсэн гэдэг нь бол бас ач холбогдолтой байдаг.
За энэ дээр мөн дэлгэрэнгүй харуулж байна. За эмийн нөлөөн дээр бол бид нэр одоо изобарик уусмал бол изобарик уусмал, гипербарик уусмал бол гипербарик тасалгааны температур одоо хадгалах ёстой гэдэг боловч тухайн эмийн бодисыг буруу хадгалсан тохиолдол буюу эсгийн мэдээлжүүлэх эмийн бодисыг буруу хадгалсан тохиолдолд тодорхой температурт одоо халуун температурт ингээ хадгалсан тохиолдолд тухайн эмийн density буурах эрсдэлтэй байдаг буюу зарим тохиолдолд одоо үйлчлэхгүй байх нөхцөл нь бол ийм зүйлээс хамаардаг юм байна. За тэгээд доз гэдэг бол өөрөө концентрац, волюм, тэнцвэр доз байгаа. Тэгэхээр аль алийг бодолцож эмийн бодис хийх хэрэгтэй. За patient дээр бол одоо эмчилүүлэгчийн хувьд бол хэвлийн одоо нэлийн мастай, хэвлийн тойрог нэлийн зузаан хүмүүс дээр бол эпидуралийн одоо фат буюу үхээд илүү их байдаг. Дээрээс нь нэлийн одоо тархи усны шингийн эзлэгүүн бага байдаг гэх мэтчлийн зүйлүүд хамааралтай. Тийм болохоор энэ эмийн бодис тархах одоо мэдээлжүүлэхийн түвшин хаана байх гэдгээ тооцоолоход эдгээр мэдээллүүд аягүй чухал байдаг учраас тухайн хүний үнэлэх нь бас аягүй чухал ач холбогдолтой. За процедурын хувьд гэх юм бол мэдээж одоо spreading time буюу spreading time нь 20-25 минут хугацаанд байна гэсэн үг. Тэгэхээр тухайн эмийн бодис буюу одоо уургатай холбогдох чадвар өндөртэй эмийн бодисын нийт тархах хугацаа нь 20-25 минут байдаг. За saddle block-ыг бол ер нь ном дээр суугаа байрлал saddle block-ыг хийхдээ 30 минут суулгаж ийж одоо доошо харуулж байрлуулна гэсэн үг. Jackknife-ийн байрлуулна. Яагаад тэгэхээр энэ одоо тархалтын хугацаа бол 20-25 минут юм байхад 5-3 минут бол суулгаж болохгүй гэж бичигдсэн байт юм байна. За мөн одоо эмийн бодисыг шахах хурд айгуу чухал. Барматаж буюу буцаад эмийн бодисыг хийж байхдаа буцаад тархи усны шингэнийг татаад эргүүлээд хийх энэ арга техник бол барматаж гэж нэрлэдэг. Энэ нь бол яг мэдээлжүүлэхийн түвшин дээшлэх нөхцөлийг бол бүрдүүлэхгүй гэж бичсэн байгаа ч гэсэн практик дээр байж болно гэж бичсэн байна. Тэгэхээр практик дээр олон барматаж хийж байх тусмаа одоо блок дээшлэх магадлал ихснэ гэсэн үг. За ерөөсөө л бас одоо safety тий аюулгүй байдалд бол удаан хий. Сайн тоолоод удаан хий. Тэгээд тухайн одоо бусад эмийн бодис одоо ханиалгах юм уу тий хэвтүүлж агаад хэвлээ дээр нь дараад ханиалгуулах зэрэг нь бол тухайн эмийн бодисын түвшин дээшлүүлэх нөхцөлд бол ач холбогдолтой биш гэж бичигдсэн байна. За тэгэхээр тухайн одоо мэдээлжүүлэлт усны мэдээлжүүлэлийг хийж байгаа нийт хугацаа нь бол тухайн эмийн бодисын ямар тун хийсэн, ямар эзлэгүүнээр хийсэн, ямар концентрацтэй хийсэн гэдгээс хамаарна. За харин гипербарик уусмал бол одоо гизобарик уусмалтай харьцуулахад удаан duration буюу үргэлжлэх хугацаа арай богино байдаг бахна. За фармакокинетикийн хувьд. За фармакокинетикийн хувьд одоо эмийн бодисыг drug uptake, distribution, elimination гэд ялгадаг. За аптекийн хувьд гэх юм бол эмийн бодис за тухайн эмийн бодисыг бид нэр хатгалт хийгээд одоо субарахноид зайд эмийн бодис тархахтаа нерв рут буюу одоо мэдрэлийн салаар байгаа язуурлуугаа эхлээд тархалт энэ нь бол илүү нөгөө гадуугийн талбай ихтэй учраас эмийн бодис маш хурдан тархах үйлдэл үзүүлэхэд бол нөлөө үзүүлдэг. Spinal cord буюу нуусны хувьд гэх юм бол бид нэр тухайн тархи нуусны шингэн пиаматраар нэвчиж spinal cord-д орчин. Тэгээд энэ бол харьцан удаан процесс байх нь. За дээрэс нь Верховен-Робины зайг бас нөлөөлдөг байх нэ. За энэ Верховен-Робины зай гэдэг нь болохоор энэ пиаматр тэгээд нуусны одоо артер байгаа. Энэ артерийн завсар энэ зайг болохоор зэрэг Верховен-Робины зай гэж нэрлэж байгаа. Энэ зайд эмийн бодис тархаж одоо тархалт нь буюу эмийн бодисын аптек нэвчлэлт эхлэхэд бол айгүй чухал ач холбогдолтой байдаг байна. За энэ хэсгийн мэдээлжүүлэх эмийн бодисын талаар харагдаж байна. За энэ бол яг өмнө ярьсан байсанчлан ямар эмийн бодисыг ямар тунгаар хийх, ямар хугацаанд үйлдэл үзүүлэх, тэгээд спред тархалтын хугацаа нь ямар байх вэ гэдэг нь тухайн эмийн бодисоос л хамаарна. За дээрэс нь тухайн эмийн одоо нусны мэдээлжүүлэлийг хийхэд эмийн бодис
зөвхөн эсийн мэдээлжүүлэх юм байц биш. Босод эмийн байцуудыг бол нэмж хэрэглэх боломжтой. За опоидуудыг нэмэх. Опоидууд дээр бол мэдээж усан дуусамтгай, липофилик, гидрофилик опоид гэдэг нь ач холбогдолтой. Тосон дуусамтгай байх тусмаа илүү хурдан үйлдэл, богино үйлдэл үзүүлнэ гэсэн үг. Гидрофилик байх тусмаа опоидууд нь бол нэлээд удаан үйлдэлтэй. Арцсангуй практикт бол нүүслэгч байцгүй морфиныг өгдөл намдах зорилгоор хэрэглэхдээ 100 микрограммаар хүртэл 24 цагийн хугацаанд өгдөл намдах зорилгоор хэрэглэж болно. За vasoconstrictors байгаа. Энэ нь бол эпинефрин болон фенилефринийг хийх боломжтой. Энэ нь цуцсан дэргэн шимэгдэх хугацааг нь удаашруулж duration time-ыг нь удаашруулах ач холбогдолтой. За альва 2 агонистуудыг бас нэмж болно. Клонидинийг бол хэрэглэх боломжтой. Гэхдээ клонидин бол нэлийн гаж нөлөө ихтэй байдаг. За дексметадамидинийг мөн хэрэглэх боломжтой. За хоёулаа дексметадамидин, клонидин хоёулаа альва 2 агонист. Гэхдээ дексметадамидинийг хийхэд 10 дахин хүчтэй байдаг байна. За мөн неостигмин-бромидыг бол хийж болно. Гэхдээ яг өмнө нь хийж байгаагүй хүн юм уу эсвэл өмнө нь эмийн байцын холж байгаагүй хүнд бол нэлийн эрсдэлтэй байх боломжтой байдаг. За хийхдээ бол 10-аас 50 микрограммаар хийхээр duration time нь уртсдаг юм байна. За спинал мэдээгүйжүүлэхийн техникийн хувьд ярив. За ер нь бол эпидурал нуусны мэдээгүйжүүлэг, дээрээс нь эпидурал мэдээгүйжүүлэх дээр бол заавал техникийн хувьд 4P-ийн зарчим гэж байдаг. Preparation буюу бэлдэх. За бэлдэхдээ бид нар ямар зүгээр хатгалт хийж байгаа. За дээрээс нь доор бичигдсэн байгаа ариун байдал, гараа угаах гэх мэтчлийн зүйлийг заавал дагж явах хэрэгтэй. За Streptococcus viridans-ийн халдвараар бид нэр ариун байхгүй бол энэ үсгэгчээр үсгэгдсэн халдвар байх боломжтой байдаг байна. За энэ зурган дээр харагдаж байгаачлан бид нар 3 төрлийн зүгээр хатгалт хийх боломжтой. Quinquin зүг, за мөн pencil point-ийн 2 төрлийн зүг. Pencil point нь 2 төрлийн байдаг нь болохоор нэг нь илүү хурц үзэртэй байдаг буюу бид нэр шууд чиглэл зүгүүгээр хатах боломжтой байдаг зүг байдаг. Ер нь бол практикт энэ мохоо үзүүртэй зүгээр, харандаа үзүүртэй зүгээр хатгалт гэдгээ. За энд бол хоёр зүүнний ялгааг нь харуулж байна. За хэрвээ бид нэр харандаа үзүүртэй зүгээр хатах юм бол илүү нөх бол багтай байдаг байна. За дараагийнх нь болохоор position буюу байрлал, хажуугийн байрлал, суугаа байрлал, prone position хатгалт хийх боломжтой гэдэг юм байна. Номон дээр бичснээр хажуугийн байрлалд бол тухайн эвчлүүлэгчтэй илүү тав тухтай. Суугаа байрлалд болохоор бид нар хатгалт хийх процесс нь айгүй хурдан байх боломжтой боловч үйлдэл эхлэх хугацаа нэрээ удаан, hypertension болох эрсдэл нэмэгддэг юм байна. Prone position бол нэлийн ховор байдаг. За суугаа байрлалд бол дараах зүйлсийг эмчтүүлэгчтэй хэлээд яг зөв байрлал, тухайн хүний зөв байрлаж байгаа юм бол хатгалт бол нэлийн хурдан явагдах боломжтой. За дараагийнх нь projection in puncture гэж байгаа. За хаана хатгалт хийх үү? Лендмарка маш сайн мэдж явах ёстой. За энэ зураг дээр харагдаж байгаачлан за 70-ны доор болохоор T7-оор лендмарка хийгээд за L4 бол хашаан толгойгоо мэдрээд яг энэ лайн бол L4, доош хатах юм бол L4 5, дээш хатах юм бол L3 4. Тэгэхээр энэ төфрийн лайн ямар лендмарк гэдгээс хамаарат зөвхөн энэ хэсэгт хатгалт хийх гэсэн ойлголт бол биш. Энэгээр лендмарктаа тоолоод бид нар хаанч хатгалт хийх боломжтой байдаг. За энэ зурган дээр болохоор энэ дараах номон дээр бичснээр бол бид нар нусны мэдээгүйжүүлэг хийж явахдаа эмийн байц шахаад дундаас нь ингээд буцаад аспирац хийхдээ маш зөв аргаар хийх бол гарах тохиолдол хамгийн их байдаг. За хийхдээ шприцээ эргүүл татах юм бол ингэж сорогдож буцаад зүүн гарах эрсдэл бол буурдаг юм байна. За тэгвэл хатгалт маань өөрөө хоёр төрлөөр хийгдэж болно. Нэгдүгээрт midline, хоёрдугаар paramedian гэсэн хоёр хатгалт хийгддэг. За midline-аар бид нэр хэрвээ хатгалт хийж байгаа бол skin, subcutaneous, тэгээд supraspinous ligament, interspinous ligament, ligamentum flavum, dura mater, subdural цай, арахноид матер, тэгээд subarachnoid цайд эмийн байц хийж байгаа. Эдгээр midline-аар хатгалт хийх юм бол эдгээр давхаргыг дамждаг байх нэ. Гэтэл midline-ийн өөрийнх нь техник бол за яг тухайн байрлалаа тодорхойлоод за тэгээд
одоо introducer зүгээ нэг 10-аас 15 градусаар байрлуулад за энэ introducer зүг бол ойролцоогоор нэг 5 см орчим байдаг. Эдгээр энэ дуура шар холбоос хүртэл бол ойролцоогоор 5-6 см орчим. За гэхдээ нэг одоо нэлийн зузаан хүн биш бол нэг гүн оруулаад бол хэрэггүй. За үндсэн midliner бол бид нэр үндсэн 2 pop sensation мэдрэх ёстой. Нэгдүгээрт бол эхнийх нь бол ligamento flavum, дараагийнх нь dura mater. За ялангуяа одоо pencil pointer хатгаж байгаа тохиолдолд энийг мэдрэх нь илүү нэмэгддэг. За одоо хатгалт хийхдээ 1 секундэд 0.2 мл хийнэ гэж удаан хийх юм бол эмийн бодисын тархалтанд ч нөлөөтэй одоо тухайн high block болохоос сэргийлж чаддаг байна. За гадруугийн мэдээгүй зүйлгийн түвшин өвдөл амдаах түвшин хаана байна вэ гэдэг лендмаркийг харуулж байна. За энэ дээр бичигдээгүй бичигдсэн байна. T4 nipple буюу өхний толгой T4 хүйс олвол T10 гэх мэтчлэн бид нар лендмаркаар дерматома мэдэх боломжтой байдаг. За энэ дээр мөн давхар харуулсан байна. Одоо хэвлийн дээд хэсгийн хаалгаанууд, гэсэр хаалгаа, төрбийн хаалгаанууд, төрөвлжгийн хаалгаанууд, за түнхний хаалгаанууд эдгээр ямар түвшиндээ дерматомын түвшин байх нь ач холбогдолтой байдаг. За мөн одоо мониторинг гэж блокийг хэрхэн монитор хийх вэ гэхээр бид нар дерматомоор эхлээд үзээд sensation pimperic гэд үзчихэд за тэгээд энэ нь өөрөө одоо нөгөө мээлийн бүрхүүлгүүгээ эхлээд блоклчаа дараа нь одоо арай нэмгэн одоо A delta fibers мэдрэл блок хийж гэнэ гэсэн үг. За хамгийн сүүлд бол A alpha буюу хамгийн зузаан блоклогдно. Энийг хэрхэн үздэг вэ гэхээр Bramage-ийн сорилоор үздэг. Энэ Bramage-ийн сорил гэдэг нь болохоор өвдгөө нугалахгүйгээр шууд хөлийг өргүүлэх сорил байдаг байгаа. За Bramage 3 гэхээр complete буюу ямар нэгэн одоо басан байна гэж үздэг байна шүү дээ. Одоо блок бол хангалттай байна гэж үздэг. Гэхдээ одоо тухайн мэдрэлжүүлэлтийн одоо ямар мэдрэлийн ширхгээр мэдрэлцснээс хамаарат ялгаатай байдаг. Гэхдээ одоо хурууны үзүүрүүд бол хамгийн сүүлд мэдээлэл гэдэг юм бас сайн мэдж явах хэрэгтэй. За энэ дээр бол техникийг харуулж introducer зүг хийгээд 2 удаагийн хатгалт хийхэд дуура арахнад puncture нэгэн шар албаас нэгэн дуура арахнад puncture байгаа. За парамедианыг бол ойролцоогоор 10-аас 15 градусын хажуугаар 1 см зайтайгаар дээр дороос 1 см хаашаа зайталтайгаар хатгалт хийн. За парамедиан хатгалт хийж байгааг бол хажуугийн байралд хатгалт хийж байгаа нь бол харагдчихэв. За парамедианаар хатгалт хийхэд ямар давхаргуудыг дамждаг вэ гэхээр арьсан дорх paraspinous muscle тэгээд энэ дээр болохоор нөгөө арын холбоосууд бол байхгүй илүү хурдан хийх боломжтой техник байдаг. За анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн удаа эпидурал мэдээгүй зүйлгийн талаар ярина.